За шинэ оны минь дэлхийн орныхоо одоо өмнөх 12 сарын 6-ны одоо төлөв байдлыг танилцуулахдаа бол дуун нэлээд таарахын байсан учраас та бүхэн бас жоохон урам хуурсан бах. Тэр бүхэндээ одоо уучлалт хүсээд ингээд 25 оны 6-ны төлөв байдлыг бол арай жоохон одоо эрт та бүхэнд оруулж байгаамаа. За тэгэхээр бас дууны байдал шаардлага хангахгүй байсан энтрийг бол бас жоохон засаж сайжрууллаа гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр 25 оны 6-ны төлөв байдал. За 25 он мэлхийн ордныхонд юу болох вэ гэж. За ерөнхийдөө 25 он бол зөвхөн мэлхийд өдөөгөө ерөнхийдөө энэ гараг иргэсийн хөдөлгөөнүүд бол маш өрөмцөөр одоо өрөмс нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа астрологчид. За яагаад ингэж өрөмс вэ? Яагаад ийм шилжилт хөдөлгөөнүүд одоо маш их болно гэж үзэж байгаа вэ гэхээр маш удаан хөдөлгөөнтэйгээр маш олон жилийн болж байж одоо байрлал солидог энэ том гараг иргэсүүд энэ онд 25 онд байрлал солих нь л дээ. Энэ бол тэгэхээр зарим нэг нь бол одоо магадгүй бүр 19 дугаар зуунд одоо анхудаал 19 дугаар зуунаас анхудаал байраа сорж ийж гэдэг юм уу нэг иймэрхүү сонирхолтой зүйлүүдийг бол астрологчид яриад байгаа. За тэгэхээр мэлхийн ордныхын тэгвэл энэ ямар хөө яаж нөлөөлөх вэ гэж. За юуны дөрөнд бол мэлхийн ордны 1-р гэрт за нөгөө алдарт бархас байд гараг дандаа аз завшаа хөгжил зэсгэлэлт хувь тавилангийн одоо чухал одоо таатай одоо тийм бэлэг энэ төр гэсэн иймэрхүү зүйлүүдийг одоо илэрхийлдэг энэ гараг бархас байдрын таны 1-р гэрт орох нэ. За 1-р гэрт бол ороод энэ 1-р гэрт хэдэн жил байх вэ гэхээр бүтэн жил байна. За 6 сарын 10-наас энэ оны 6 сарын 10-наас 26 оны 7 сарын 1-ний хүртэл энэ гэрт байх нэ. За 1-р гэр гэхээр үл зөвхөн чи өөрөө тийм ээ. Одоо чиний өөрийн чи одоо энэ амьдралын зорилго хийгээд одоо энэ амьдралдаа та ямар хөө юм ажил хөдөлмөр эхлэж ямар хөө байдлаар нийгэмд байр суурь эзлэх вэ энэ төрлийн илэрхийлдэг учраас энэ бүхэн бол таны хувьд маш олон маш одоо сонирхолтой одоо боломжуудыг нээж өгөх юм жилээ гэж хэлж байна. За тэгэхээр үлдвэл ер нь 6 сарын 10-ны хүртэл бол та бүхэн одоо энэ болж одоо удахгүй болж өрнөх одоо сонирхолтой үйл явдлуудад бэлэн байх хэрэгтэй шүү гэж. За эхлээ юу дөрөв бол хайр дурлалын салбарт энэ маш хүчтэй нөлөөлнө гэж үзэж байна. Магадгүй энэ үед бол одоо гэр бүл болж гэрлэлтэд батлууч хорин найр хийх. За аль эсвэл зарим нэгэн хүмүүс нь бол одоо маш тийм нөлөө бүхий тийм хүнтэй танилцж энэ нь бол одоо бизнесийн болон одоо бүх төрлийн харилцаануудад татаагаар нөлөөлөх. За эсвэл зарим нэгэн хүмүүст нь бол одоо төрөл төрөсөд өөрийнхөө одоо тийм ураг одмын одоо хамаатан саднуудтайгаа одоо тийм уулзалдах тийм ээ ийм үе байж болно гэж байна. За ерөнхийдөө л бол энэ бүхэн бол танд мөн одоо зөвхөн одоо харилцаа холбооноос төдийгүй одоо ажил бизнес бүх салбарт бол өргөжих боломжууд олдно гэж. За магадгүй зарим нэг нь бол одоо нүүж шилжих өөр газар орн руу нүүж шилжих нь одоо танд илүү аз завшаа авчирдаг ч юм уу. Магадгүй зарим нэг нь бол гадаад орн руу аялах ч юм уу эсвэл одоо цагаачлах ч гэдэг юм. Үгүй бол зарим нэгэн хүмүүс нь одоо жишээлбэл шүүх хуультай холбоотой тийм асуудлуудад одоо та өөрөө амжилт олох. Магадгүй зарим нэгэн хүмүүс нь бол одоо гадаад орны иргэн шил авах гэдэг юм те. Нэг иймэрхүү боломжууд нэгднэ гэж. За гэхдээ энэ бүх боломжууд бол урд урдаахаас илүү арай илүү амар хялбараар бүтнэ гэж. Яг гэвэл бархас удагаар гэдэг бол дандаа танд илүү сайн боломж, илүү өргөжиж тэлэх, хөгжиж дээшлэх юм боломжуудыг олгож идэг гэж. За ингэж үздэг юм байна. За магадгүй энэ үе зарим нэгэн хүмүүс бол одоо шагнал урамшуул авчулах юм байна. За тэгээд 1-р гэрт мөн 25 оны онд Марс гараг буюу ангараг гараг гэдэг тийм манай монголчууд ангараг гараг гэдэг. За энэ бүхэн бол бас таны 1-р гэрт орно гэж. За 1 сарын 7-оос эхлээд 4 сарын 19-ний хүртэл 1-р гэрт байлаа. За Марс гараг гэдэг бол юуг илэрхийлдэг вэ гэхээр таны одоо маш тийм идэвхтэй үйл ажиллагаа хүсэл мөрөөдөл таны одоо бүр санаа зорилго санаа одоо бодлоо зориулж одоо яг ингээ хийх
хүсэж мөрөөдөж хийх энэ ажлын амжилт энтрийг илэрхийлдэг юм байна л та. За тэгэхээр харин яг одоо бол 12 сарын 6-аас гэж хэлсэн тийм ээ. 12 сарын 6-аас эхлээд 2 сарын одоо 24-ний хүртэл харин ангараг гараг маань ухрах хөдөлгөөнд байгаа. Тийм учраас харин ухрах хөдөлгөөний энэ үед бол бас нэг жоохон одоо дээр дурдсан идэвхтэй үйл ажиллагаанууд жоохон удааширч жоохон саад гарах юм магадлалтай. Тэгсэн ч гэсэн одоо жишээлбэл та ингээд биеийн болон одоо биеийн одоо хүчний одоо ажил ч юм уу аль эсвэл өөрийнхөө бие одоо бэлтраа хөгжүүлэх тэр спорт уралдаан тэмцээнд оролцох тэр гэх мэт ийм зүйлүүдэд бол та санаа зовлтгүйгээр явж байгаарай. Санаа зовлтгүйгээр одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаарай гэж ингэж зөвлөж байгаа юм байна. Харин энэ үед бол Марс гарагийн Марс гараг гэдэг бол Марс буюу ангараг гараг гэдэг бол жоохон тийм дайнч гараг гэж үздэг. Тэгэхээр олон улсын одоо харилцаа барьцааны төвшинлүүд бол одоо дайн байлдаан өсөрчил тэмцэл болно гэж үздэг бол хувь хүний харилцаанд бол бас одоо жоохон үл ойлголцол маргаан хэрүүл маргаач гэдэг юм уу нэг иймэрхүү юм болох магадлал бас их байдаг учраас энэ үед болгоомжлоод одоо ил дүнгийн зөрчилс болгоомжлоорой гэж байна. За дээрэс нь бас л ухрах хөдөлгөөний үед хийдэг бас нэгэн чухал үйл бол хэрвээ танд ямар нэгэн муу зуршил байгаа бол жишээлбэл тамхи татдаг ч юм уу те одоо жишээлбэл ямар нэгэн одоо архи тамхи одоо алкогол харт тамхи янз янзын зүйлд одоо дэндүүх доролдог бол тэр зуршлаасаа салахад сайн үе. Электрод яг бол эргэж хийсэн мөрөө дандаа эргэж хардаг учраас хийсэн алхмуудаа эргэж хардаг учраас энэ ухрах хөдөлгөөний үед энэ бүхнийг одоо хийхэд сайн. Одоо өөрөөр хэлбэл муу зуршлуудаас салах. Магадгүй сахар хийх дуртай ч гэдэг юм уу. Ерөөсөө угаасаа их хоолнд их дуртай. Өсөг бахта аал идэд идэг байх юм бол тэр чи одоо бас эрүүл мэндэд сайн биш шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийгээ эргэж хараад зөв дэглэм, зөв одоо хэв зашил суралцахад бас сайн үе гинэ. За дараагийн нэгэн чухал гараг бол Нептун гараг. За Нептун гараг бол юу илэрхийлдэг вэ гэхээр уран бүтээлч үйл ажиллагааг дээрэс нь ямар нэгэн одоо болцол нөхцөлгүйгээр хайрладаг тийм хайр дурлалыг бас илэрхийлдэг гэж байна. За магадгүй ч яах вэ? Ерөнхийдөө бол бас ихтгэл үнэмшил, шашин шүтлэхийг асуудлыг бас энэ үед одоо гарч ирж магадгүй нэ Нептун гарагийн нөлөөгөөр. За тэгэхээр Нептун гараг бол 3 сарын 31-ээс таны 10 дугаар гэрт орно. 10 дугаар гэр гэдэг бол албан тушаал, нийгмийн байр суурь, алдар хүнд таны одоо нийгэмд үзлэх одоо тэр өөрийн чинь одоо байр суурийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол 3 сарын 31-ээс 10 сарын 23-ны хооронд 10 дугаар гэрт шилжихийн үйл ажиллагаа орно. За тэгээд энэ гарын хэрэгсүүд бол зөвхөн тэр одоо гэртээ орчоод байгаад байдгүй. Бас нааш цаашаа жоохон хөдөлдөг юм байна л да. Нааш шилжилт явагддаг. Тэгэхээр ерөнхийдөө 10 дугаар гэрээс нааш цаашаа жоохон шилжилт хөдөлгөөн явж байгаад 26 оны 1 сар гэхэд бүр мөсөн 10 дугаар гэрлөөгөө шилждэг юм байна. За тэгэхээр энэ 10 дугаар гэрт шилжсэнээс хойш энэ Нептун их удаан хөдөлгөөнтэй гараг учраас таны энэ 10 дугаар гэрт 14 жилийн туршид барилна гэж. За тэгэхээр энийг та юу гэж ойлгож авах вэ гэхээр таны бизнес магадгүй та одоо нэг тийм бизнес эрхэлдэг бол одоо та тэр бизнесээс чи одоо олон түмэнд тэр нь илүү алдартай болох, олонд танигдах, тийм үү? Үүгээрээ та бахархах. За магадгүй зарим нэгэн хүмүүс нь бол одоо магадгүй гадаад оронд бизнес ажиллаж, альсууд бизнес эрхлэх ийм бас боломжтой магадгүй гэж байна. За магадгүй зарим нэгэн хүмүүс жишээлбэл гадаад хүнтэй гэрлэх. Ийм бас боломж олохож магадгүй гинэ. За дээрэс нь бас энэ бол бас таны одоо тийм алтар хүнд олсныхоо хэрээр одоо шагнал урамшуулал хүртэх энэ ийм одоо таатай боломжууд бол Нептун гарагийн нөлөөгөөр үргэлжлэх нэ. Тэгэхээр энэ одоо ийм олон одоо ийм одоо хөгжил дэвшил төрсэн энэ үйл ажиллагааны чинь эхлэл 23 он тавигдана гэж байна. За тэгээд цаашлаад энэ Нептун гарагийн нөлөөг бол 14 жилээр үргэлжлэнэ гэж байгаа юм. За өшөө нэг гараг бол санчир гараг. За санчир гараг гэдэг бол
дисциплин. За бүх ажил төрөл бизнес харилцаа холбоонд та хариуцлагатай байхыг шаарддаг. Дэг журамтай байхыг шаарддаг. Хөдөлмөрлөл хийх одоо жишээлбэл шаарддаг. Шудраг бус байх юм бол тэр бүхнийг одоо засаж задрахыг шаарддаг ийм арга л да. За тэгэхээр энэ бол таны 9-р гэрт орох юм байна. Саяжир гараг таны 9-р гэрт 5 сарын 26-наас 9 сарын 2-ны хооронд таны 9-р гэрт байрлана гэж байгаа. За тэгээд энэ үед та яах вэ гэхээр 9-р гэр гэдэг бол гадаад аялал тийм үү? Одоо бизнесийн аялал ч гэдэг юм уу? За тэгээд дээрэс нь гадаад оронтой харилцаа холбоо бас дээд боловсрал энтэй хариуцдаг. За энэ ийм асуудлууд бол одоо энэ хооронд хүчтэй яригдаж эхэлж магадгүй. За тэгээд магадгүй одоо энэ үед жишээлбэл одоо нэгэн тал одоо Сахилбат одоо дэг журам энэ зөв байдлыг дандаа илэрхийлдэг учраас магадгүй энэ үед жишээлбэл танд одоо зарим нэгэн хүмүүс нь гэр бүлийн хувьд жоохон тэнцвэргүй харилцаа жоохон тэнцвэргүй байсан байх юм бол одоо магадгүй жинхэнэ аль бие ёсоороо салах шүүхэр шийдвэрлэх гэдэг юм уу те. За шүүх сэргийлэх одоо юу гэдэг шүүх одоо тэр хууль хүчний байгууллага энэ төр бол бас санчир гарагийн явуулдаар байдаг. Хууль сахиулах байгууллага энэ төр. За магадгүй зарим нэгэн хүмүүс нь бол ажлаасаа халагдаад ажлаасаа өөрөө гараад одоо бизнесийг эхлүүлэх, бизнесийг удирдах эхлэх. Аль эсвэл зарим нэгэн хүмүүс нь бол одоо шал өөр мэрэгчлээ одоогийн явж байгаагаас шал өөр мэрэгчлээ эзэмшиж тэр чиглэлээрээ цаашаад ажиллаж явах. За магадгүй зарим нэгэн хүмүүс нь жишээлбэл тэтгэврт гарах. Энд чинь бас статус өөрчлөгдөж байгаа тийм ээ. За тэгэхээр гэхдээ энэ бүхэн бол нэгэн зэрэг мэдээж биелэхгүй шүү дээ. Гэхдээ энэ бүхэн бол энэ үед суурин тавигдаад 26 оны 2 сар хүртэл одоо энэ бүх үйл явдлууд бол одоо өрнөд явна гэсэн үг. За тэгээ зарим нь биелээ, зарим нь хойшлогдоод ингээд янз янзын байдлаар өрнөд явна. За дараагийн нэг гараг бол уран гараг. Уран. Энэ гэдэг бол бүр бүх юмыг ингээд цоо шинээр эхлэх, хувьсгал, эрхчлөө энэ төр гэдгийг илэрхийлдэг гараг байхгүй юу? Тэгэхээр энэ гараг таны 11-р гэр буюу найз нөхөд интернет нийгмийн сүлжээг одоо бүх асуудлуудыг одоо илэрхийлдэг энэ 11-р гэрт байрлах нэ. За тэгэхээр энэ үед бол магадгүй таны эргэн тойрных чинь одоо таны хүрээлэл чинь маш сонирхолтойгоор өөрчлөгдөж магадгүй гэж байна. За тэгээд 7 сарын 8-наас эхлээд 11 сарын 9-ний хооронд болвол одоо таны тэр энэ нийгмийн сүлжээ болоод найз нөхөд санаа зорилго нэгтгэх хүмүүстэйгээ одоо нэг болж ямар нэгэн одоо идэвхтэй үйл ажиллагаанд оролцох энэ гэсэн иймэрхүү үйл явдлуудад өрнөх нэ. За тэгээд 11-р гэрт бол 7 сарын 26-наас биш 7 сарын 8-наас эхлээд 12 сарын биш 11 сарын 9-ний хүртэл ингээд бас нааш цаашаа ингээ хөдөлгөөнд орж явж байгаад тэгээд 26 оны 4-р сард бол 12 дугаар гэрт бүрэн шилжиж байна. За уран гараг 12 дугаар гэрт шилжихээрээ тэр нь танд ямар өөрчлөлт авчрах вэ гэхээр та жишээлбэл өөрийгөө таних. Одоо жишээлбэл одоо хүртэл амьдарч ирж байсан тэр одоо энэ амьдрал ахын одоо энэ бүх одоо хийж хөдөлмөрлөж ирсэн энэ одоо талаас шал өөр талыг нь олж харах. Ийм боломжууд нэгддэг гэж байна. За тэгээ зарим нэгэн хүмүүс нь бол одоо ихтгэл үнэмшил буюу шашны шүтлэг энэ бүхнийг өөрчлөх. Эзотерик мэдлэг, нууц, даалт мэдлэг, хоб одоо тэр одоо ховс ч гэдэг юм уу те магадгүй одоо астролог, зурхай одоо таро гэх мэтэр одоо их тийм дандаа нөгөө тийм оюун санааны арай нэг тийм өөр тийм мэдлэг мэдээллүүдийг илүү сонирхох бас үе байж болно гэж. За тэгэхээр 12 дугаар гэрт бол уран гараг таны 12 дугаар гэрт 12 жилийн туршид байрлана гэж байна. Тэгэхээр энэ үед бол
одоо тэр өөрийгөө танин мэдэх, итгэхэд үнэмшил энтергээд одоо оюун санааны өөрчлөлтийн энэ одоо юм салхи шуурга гэх юм уу? Энэ бүхэн болвол одоо 7 жилийн туршид өөрчлөгдөх нэ гэж ингэж ойлгож болох нэ. За магадгүй 12 дугаар гэр бүл бол бас зөвхөн одоо энэ дээрх одоо оюун санааны өөрчлөлт одоо нууц мэдлэг гэдгээс гадна бас өв хөрөнгө залгамжлах бас энэ асуудал хөндөгдөж гарч ирдэг гэл л 12 дугаар гэрээ. Тэгэхээр магадгүй танд одоо гинтхэн за гинт чи яг ерөөхдөө танд одоо магадгүй энэ өв хөрөнгө магадгүй таны өвгдээцээс ч юм уу те авах нахц одоо ямар хүмүүс идэх тэр хамаатан саднуудаас гинтхэн одоо танд өв залгамжлах юм боломж гардаг ч юм уу те нэг иймэрхүү байж болно гэж байна. За дээрэс нь өөр нэгэн 12 дугаар гэр гэдвэл алс хоолойн орныг одоо илэрхийлдэг учраас өөр оронд шал өөр оронд өөрийнхөө амьдарч байгаагаас өөр оронд бизнес эхлэх боломж бас гарч магадгүй гэнэ. За дээрэс нь өөр бас нэг зүйл бол өөрийнхөө удам угсааны тэр үе одоо мөчр одоо тэр зангилаануудыг ирж хайх. Одоо ургийн мод гэж хэлдэг штэ. Хаанаас гаралтай хин гэж хүийн та өөрөө одоо тэр бүх судалгаануудыг та одоо ингэж ухаж үзэх. Өнгөрсөн рүү одоо жишээлбэл та илүү одоо шумбаж тэ судалгаа хийхэд энэ их сайн үе гинэ. За тэгээд өөрийгөө нээхээс гадна бас өөрийнхөө дуртай зүйлийг олох, өөрийнхөө цоошин одоо авьяас чадварыг нээж олох энэ их чухал үе гэж ингэж хэлсэн байна. За дараагийн нэг гариг болвол цолмон гариг. Цолмон гариг. Манайх цолмонч гэдэг, сугарч гэдэг. За цолмон гариг. Яг уу олон улсын нэршлээрээ бол Венус гэж хэлдэг шүү дээ. Энэ гариг бол хайр дурлалыг, хүүхдийг, хоббиг, романтик харилцааг илэрхийлдэг юм гариг. За энэ гариг таны 10 дугаар гэрт 3 сарын 2-оос 4 сарын 13-ны хооронд 10 дугаар гэрт байрлана. Гэхдээ энэ үед энэ сугар гарыг ретро хөдөлгөөнд байна. Ухрах хөдөлгөөн. За нэгэнт хайр дурлалыг илэрхийлж байгаа учраас тэгээд дээрэс нь энэ гариг ретро буюу ухрах хөдөлгөөнд байгаа учраас яг энэ үед буюу 3 сарын 2-оос 4 сарын 13-ны хооронд бол гэр бүлээ батлуулах хурин найр хийхийг жоохон хойшин тавиарай гэж. За тэгээд дээрэс нь Венера гэдэг гариг бол одоо сугар гариг гэдэг бол гоо сайхныг илэрхийлдэг гариг учраас энэ үед магадгүй та гоо залуужуулах, гоо заслалын одоо тийм мессеж хэлбэр хийх интерт бол бас ретро хөдөлгөөнд нь жоохон хойш тавиад урагшлах хөдөлгөөн болсон үед нь хийгээд эхлээрэй гэж зөвлөдөг юм байлээ. Яагаад гэдгийг гэхээр одоо магадгүй зарим нэгэн хүмүүс ингээл гоо сайхны ахалгаа хийлгчлээ гэдэг нэг л биш болчдөг. Дахиад хийлгэх энэ тохиолдол зөндөө амьдрал дээр гардаг шүү дээ. Магадгүй тэр нь одоо жишээлбэл зөвхөн тэр эмчийн ур чадвар энэ гэдгээсээ илүү магадгүй бас л тэр гарыг өрсөн өдөө тэнд нөлөөлж байна гэж үзэж бас болох юм тийм ээ. За тэгээд ретро хөдөлгөөн буюу энэ ухрах хөдөлгөөний үед юу хийвэл сайн бэ гэж те дээрх бол хийх хэрэггүй гэж үзсэн бол одоо юу хийвэл сайн юм бэ гэж. Тэгэх юм бол одоо шилбэл ажил хөдөлмөрийн одоо талаархад аль нэгэн байгууллагатай хийсэн гэрээ хэлцлийгээ эргэж харах. Магадгүй одоо цалин хөлсөө одоо дахиж шинжилж өөрчилж батлуулах нэмүүлэх тийм үү. За альсвал одоо бизнесийн болон хайр дурлалын харилцаануудыг бас эргэж харах хянах. Зарим нэгэн алдаануудыг одоо шүүж тунгаах ийм боломж олддгоо гэж шүү. За тэгээд мөн л одоо гариг эрхсүүдийн одоо наашаа цаашаа хөдөлдөг энэ хөдөлгөөн ёсоор бол одоо цолмон гариг маань таны 1-р гэрт 8-р сарын 1-ээс 26-ны хооронд орж ирэх юм байна. За тэгэхээр 1-р гэрт орж ирснээрээ яах вэ гэхээр тэнд бол одоо хайр дурлал, мөнгө санхүүгийн асуудал бас ширээр гарч ирнэ гэж. Магадгүй та алдарших тийм ээ. Одоо уран бүтээлч хүмүүс байх юм бол одоо тэр дуучинч гэдэг юм зохиол бичдэг ч гэдэг юм бол тийм ээ. Жүжигчин энэ төр гэл уран бүтээлч хүмүүс байх юм бол тэргээр их алдаршна. За нэг юмрхөө. За дараа нь энэ цолмон гариг 12 сарын 25-наас
дараа 26 оны 1 сарын 1 сард таны 7 дугаар гэр рүү шилжиж гин л дээ. За энэ 7 дугаар гэр гэдэг бол хайр, дурлал, бүх төрлийн харилцаа. За тэрэн дундаа одоо гэр бүлийн харилцаа, гэр бүл болох энэ төр гэсэн энэ одоо жинхэнэ одоо өөрийнхөө хайр дурлалыг үнэнч одоо өөртөө тохирсон тэр дурлалыг олох энэ төр гэдэг ийм боломжууд бол цолмон гарагийн 7 дугаар гэрт шилжиж байгаа энэ үеэс эхлээд одоо яригдаж эхэлнэ гэж байна. За дараагийн нэг бас нэгэн том гараг бол том нөлөө үзүүлэх маш удаан хөдөлгөөнтэй гараг бол Плутон гараг. За Плутон гараг гэдэг бол ерөнхийдөө ингээд мөнгөний урсгал, асар их хэмжээний мөнгөтэй холбоотой мэдээллүүд, тийм үйл ажиллагаануудыг одоо ингээд илэрхийлдэг. Дээрээс нь одоо бас таатвар бас нөгөө юм даатгал энэ төр гэсэн ийм асуудлуудад бас анхаарал хандуулах юм цаг үе ирдэг гинэ. За энэ нь болохоор одоо өнгөрсөн 24 оны 11-р сараас эхлээд таны 7 дугаар гэрт орсон. За энэ 7 дугаар энэ бол удаан гараг учраас тийм ээ. За тэгэхээр 7 дугаар гэрт одоо орсон бол одоо энэ хайр дурлал, гэр бүл болох эсвэл түншийн харилцаа энэ төр гэсэн асуудлууд бол одоо хөндөгдөж эхэлнэ гэж байна. За тэгээд цаашлаад энэ мөн нааш цаашаа хөдөлдөг энэ одоо гараг ихсийн одоо тэр нэгэн хөдөлгөөнийхөө одоо нөлөөгөөр 8 дугаар гэрт нь шилжинэ гэнэ л дээ. За энэ нь болохоор эх хонд тэгж шилжээд тэр 8 дугаар гэртээ бол эх он буюу 26 он шүү дээ. За эндээ бүтэн 20 жил байна. За тэгэхээр энэ 20 жил одоо Плутон гараг буюу мөнгө төгрөг санхүүг илэрхийлж байгаа учраас энэ гараг таны одоо 8 дугаар гэрт байрласан. 8 дугаар гэр гэдэг бол хамтын хөрөнгө мөнгө санхүүг илэрхийлдэг байхгүй юу? Тийм болохоор магадгүй одоо танд тийм маш нөлөө бүхий тийм одоо түнш эсвэл одоо маш одоо нөлөө бүхий танил энэ төр орж иш таны амьдралд орж ирснээр амьдрал чинь бол одоо бүрэн өөрчлөгдөд санхүүгийн одоо тэр мөнгө санхүүгийн салбар чинь мөнгө санхүүгийн асуудал чинь илүү одоо таатай боломж бололцоо гарч иж өсөж дэвжлэх ийм боломж үүснэ гэж байна. Магадгүй зарим нэгэн хүнд нь бол одоо жишээл төрөөс тэр засгаас үзүүлж байгаа одоо тэр тэтгэмж тэр олгогдох ч юм уу те. Магадгүй одоо тэтгэврийн насныханд бол одоо тэнд статус өөрчлөлтөд төрөөс одоо мөнгө санхүүгийн дэмжлэг авдаг энэ болох юм байна шүү дээ. За нэг иймэрхүү. За тэрнээс гадна Плутон гараг бас хайр дурлал, дотн харилцаа энтрийг бас нөлөөлдөг гэж юм л та. За тэгэхээр яагаад гэвэл нөлөөлдөг гэдэг нь яагаад гэж байгаа юм бэ? Таны 7 дугаар гэрт орж байгаа учраас тэгж нөлөөлж байгаа юм байна л та. Тийм болохоор одоо жишээлбэл энэ 7 дугаар 8 дугаар гэр хоёрын хооронд Плутон гараг ингэж шилжээд байгаа учраас энэ дотн харилцаа одоо жишээлбэл нэг үнэтэй гэр бүл боллоо гэхэд тэндээс одоо жишээлбэл нийтийн одоо хамтын тэр хөрөнгө санхүүгийн байдал чи одоо өөрчлөгдөх ч юм уу те нэг иймэрхүү. За дээрээс 8 дугаар гэр гэдэг бол бас нууц мэдлэг, эзотерик мэдлэг одоо сэтгэл зүйн одоо талын одоо сэтгэл судлал, сэтгэл зүйн талын асуудал энтрийг бол сонирхох тийм сонирхол, хобби, тэмхүү зүйлүүд их хүчтэй төрж магадгүй гэж байна. За өөр дараагийн нэгэн гараг бол мэдээж Меркурий гараг. Меркурий буюу манайх монголчууд буд гараг гэж нэрлэдэг тийм ээ. За буд гарагийн ухрах хөдөлгөөний талаар бол бид нар дөнгөж 11 сарын 26-аас ухарсан гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр 24 оны ухралт бол 12 сарын 25-нд дууссан. Меркурий гараг гэдэг бол жилдээ 3 удаа ухрах хөдөлгөөн хийдэг. За тэгэхээр 25 оны эхний ухрах хөдөлгөөн бол таны 10 дугаар гэрт болох нь. Мөн 10 дугаар гэдэг бол албан тушаал амжилт ололт тийм ээ. Гэтэл 10 дугаар гэрт дотор яг тэнд нь болохоор барсан сугар гараг, санчир гараг хоёр байж байгаа юм. За тэгээд энэ дээрээс нь нэмэгдээд буд гараг орж ирж байгаа юм. За тэгэхээр ингээ 3 гараг нэг гэрт байна гэдэг бол тэнд бас л одоо ажил албан тушаал нэмийн байр суурьтай холбоотой тийм том асуудлууд
одоо тавигдаж гарч ирнэ гэсэн үг. За 3 сарын 15-наас 4 сарын 7-ны хооронд бас та дахиад одоо энэ бод гарагийн ухрах хөдөлгөөний үеэр бас зарим нэгэн зүйлүүдэд шинжилэл өөрчлөлт гэдэг юм уу? Эсвэл алдаа одоо оноог эзлэх ийм үе ирнэ гэж хэлж байна. За тэгээд дараагийн нэгэн ухралт нь бол одоо бод гарагийн ухралт нь бол 7 сарын 18-наас 8 сарын 11. За энэ үед бол таны 20 дугаар гэрт. Эхнийх нь 1-р гэртээсэн бол 2 дугаар ухралт нь 2 дугаар гэрт. За тэгээд энэ 2 дугаар гэр гэхээр таны мөнгө санхүү яг таны өөрийн хөдөлмөрлөж олдог мөнгө санхүү чинь энэ асуудлуудад зарим нэгэн одоо өөрчлөлт, шинжилэлт, засалт, залруулах үйл хэлнэ гэж. За 3 дугаар бод гарагийн 3 дахь ухралт нь болохоор 11 сарын 9-оос 29-ний хооронд. Одоо бол энэ таны 6 дугаар гэрт. За 6 дугаар гэр гэхээр бол ажил алба, эрүүл мэндийн асуудал. Энд бас дахиад энд шинжилэл, өөрчлөлт, хяналт одоо судалгаа юу гэдгийг те засаж залруулах зүйлийнэ гэсэн. За retro хөдөлгөөнүүд бүх гаргууд retro хөдөлгөөн бол дандаа таны хийсэн алхмууд, хийсэн үйлдэлүүд чинь зөв байж үгүй юу, хаана алдаа гарч вэ гэдгийг эргэж харахад ийм чухал байдаг тийм ээ. За нэг бол ингээд алхам тутамдаа л бодоод авчихад их зүгээрээ биш үү гэж. За төгсгөлд нь та бүхэнд бас нэгэн сонирхолтой нэг юм бас нэг зурхаад тэр болгоо яриад байдгүй. Ялангуяа одоо өрний буюу барууны зурхаад бол тэр болгоо ярьдаггүй байсан бол сүүлийн үед одоо асарлаг судлаачид өрн дорн аль нэг нь хослуулж ярьдаг болчиход байгаа. За энэ нь бол вэлийн зурхаад одоо яригддаг. Раху кето гэж сарны тэр нэг юм огтлцлын цэгүүдийг ярьдаг. За энийг болохоор барууныхан бол юу гэж хэлдэг вэ? Кармин одоо занглаа гэж хэлдэг. Кармин үлийн үрийн занглаа. За энэ занглаанууд бол хойд цэгийг нь раху, урд цэгийг нь кето гэж нэрлэдэг. За тэгэхээр хойд цэг нь одоо жишээлбэл мэлхийн ордны 9 дугаар гэрийг дамжиж огтлцох юм байна. 9 дугаар цэг. За 9 гэдэг бол одоо холын аялал, гадаад аялал. 10 дугаар цэг гэдэг бол 10 дугаар гэр гэдэг бол карьер. Албан тушаа шүү дээ. За энэ цэгийг чинь дайрж өнгөрөхнэ гэж. За тэгэхээр энэ раху кето гэж монголчууд бол бас мэдгүй биш. Энийг бол бас нэлээд мэднэ. Жишээлбэл энэ чинь дорны одоо жишээлбэл бас юм ойлголт учраас. Тэгэхээр энэ бол раху гэдэг кето гэдэг бол зүгээр юм сарны одоо огтлцох цэгүүдийг хэлж байгаа ч гэсэн энэ байршлаа солиулах хугацаа 1.5 жил байдаг. Тэгэхээр энэ одоо сарны занглаа буюу кармин одоо занглаа. Сарны одоо огтлцол буюу кармин занглаа болж байгаа энэ цэгүүдэд нар буюу сарны хэртэлтүүд дандаа болж идэг. Тэгэхээр энэ байрлал дээр одоо жишээ таны 10 дугаар 19 дугаар гэрд одоо хойд занглаанд болж байна гэдэг бол энэ одоо 10 дугаар гэрт болж байгаа үйл явдал таны 1.5 жилийн туршид таны одоо ажил амьдрал одоо тэр 10 дугаар гэр учраас одоо ажил шүү дээ. Ажил, карьер, албан тушаал, эсвэл аялал. Энэ 9-10 дугаар гэр гэж дайрж өнгөрч байгаа учраас. За энэ үйл явдалд нэлээд анхааралтай боломжтой байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. За тэгэхээр энэ ерөнхийдөө энэ кармин занглаа буюу одоо сарны энэ одоо огтлцол солигдох энэ үйл явцыг бол ведийн зурхаа нэлээд өргөнөөр одоо тайлбарладаг. Энд бол ингээд товчхон тайлбарлаад явчих. Яагадгүй энэ одоо занглаа буюу энэ одоо огтлцлын энэ цэгүүд тухайн одоо ордны аль одоо гэрт барилж байгаас шалтгаалаад тэр гэрт болох үйл явдал 1.5 жилийн туршид таны тэр гэрт болж байгаа үйл явдлыг онцолдог. Тийм учраас энэ талын мэдээллийг арай илүү дэлгэрэнгүйгээр дараа нь бас оруулчих юу гэж ингэж бодож байгаа. Тийм болохоор энэ талын мэдээллийг дараагийн одоо видеоноос хүлээж авч үзэх боломжтой гэж ингэж зөвлөе. За тэгээд ингээд
энэ оны одоо 25 онд тохиох ерөнхий төлөв байдлуудыг бол одоо ингээд энэ удаад ингээд дурдлаа. За дараагийнхаа одоо жишээ сарны одоо зангилааны тухайч гэдэг юм ингээд гоцгоц үеийн бодлууд одоо жишээ нар сарны хэртэлт гэх мэтэр үеийн бодлуудыг бол тухайн үед нь оруулаад явна. Тийм учраас та бүхэн одоо энэ блого үзэж сонирхоод тэгээд та бүхний амьдрал ямар нэгэн байдлаар таарч тохирч явах юм бол энийг одоо коммент хэсэгт бичээрэй. Дээрэс нь одоо энэ блогийг бас лайк, share, subscribe дараарай гэж одоо ингэж хүсэх байна. За тэгээд та бүхэн шинэ он 25 онд нь одоо хүссэн, сансан бүхэн биелэх болтугай гэж өрөөгд энэ удаагийнхаа одоо төлөв байдлыг танилцуул. Энэ удаагийнхаа одоо блогийг өндөрлөе дөө.